За болсон. За одоо шалгана. Одоо линкийг явуулчих юм байна тий. За тий. Юу гэх юм. За хоёр хүн ороод ирлээ. Тий. За би танил линкийг шилжлээ. За. Тэгээ та ороод шууд шеэр хийчихгүй. Өөрийнхөө Facebook дээр. За. За болцсон уу? За манай одоо өнөөдрийн тэр юм бэ нэвтрүүлгийн зочин болохоор караоке контентын жүжигчин Ууган Баяр маань байгаа. За та өөрийгөө одоо ихлэ танилцуулъя тий. За сайн байна уу? Наа Бацааны Ууган Баяр гээ. За кино урлагийн дээд сургуулийг төгссөн гэж юу тодорхой танилцуулах шууд. Тэр. 2014 онд кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд тэгээд шинэ продакшнд ажиллаад шинэ үеэсээ тэгээд эдит продакшнд ажиллаж байгаа. Тэгээд саяхан нэг үеийнхэн бас жүжигчин залуустай нийлээд ЭМГ продакшн хийсэн. Тэгээд тэрний анхны уран бүтээл нь караоке гэдэг одоо 8 ангитай нийтмийн цуврал байгаа. ЭМ студи хэдэн онд байгуулсан? Ердөө энэ караоке хийхэд ер нь сайхан юм байна тий. 6 сар тий. 6 сар гэсэн. Та одоо контентынхаа онцлогийг нэг үзэгч тайлбарлаж өгч товчгоно. Караокегээд юу байгаа? Караокед ажилтдаг нэг хамт олонны тухай хөгжилтөө нийтмийн жанраар хийсэн тийм уран бүтээл байгаа. Юу яадаг вэ? Нэг хоёр найз караоке худалдаж аваад тэгээд эхний анги дээр нэг холигтуулчдаг байхгүй. Жинхэнэ эзэн гарч ирээд. Тэгсэн чинь жинхэнэ эзэн одоо гарч ирээд нэгдүгээр ангийн төсөл дээр жинхэнэ эзэн тэр хоёрт караокега түрээсүүлэхээр болдог байхгүй. Тэгээд 8 ангийн турш ерөнхийдөө л караоке дээр хамт олонны тухай хөгжилтөө. Тэгээд караокед болдог зүйлүүд байдаг шүү дээ. Би ч өөрөө нэг оюутан байхдаа караокед ажилладаг гэсэн байхгүй. Манай ах караоке ажилладаг. Тэгээд төгслөө баг 4 жил караокед ажилласан. Ер нь бол одоо аудио класс сэдвэлсэн юм биш үү? Бод яг тийм ээ тий. Ер нь тэгж хэлж байна. Өөртөө ойрхон сэдвэр. Тий. Тэгээд ер нь караоке гээд бас сонин юм болов гэж бодохгүй юу? Залуучууд ер нь юуг ер нь харуулъя гэж зорьсон. Ер нь бол одоо яг нэг залуучууд нийлж бизнес хийдэг болсон шүү дээ, тий. Тэгээд бизнес хийгээд бас тэрний хэцүү талууд, за тэгээд бас нэг хөгжтэй талууд гэж байдаг шүү дээ, тий. Зүгээр яг нэг энгийн зүгээр нэг хөгжтэй тийм кино байгаа. Одоо ирээдүйд та одоо нэг хэр олон бүтээл гаргая гэж бодчих. Одоо энэс гадна. Тэгэл яг залуу юм чинь тэгэл хийж болоод байвал тэгэл хийгээл юм. Тэгээд цаашаа суралцаал яваал тэгэл ер нь дуус хүртэл хийндээ ер нь. Дуусганд одоо контент караоке контентэд яг нийт хэдэн жүжигчин хэдэн хүмүүс оролцсон бэ? За гол төрийн нэг 7 жүжигчин байгаа юм. За. Тэгээ нэг 300 нэг бариман, тэгээ захирал. Тэгээ нэг 2 хүүхдийн дүр бас байгаа байхгүй юу? Нэг хүүхэд хариуцсан менежер гэдэг нэг 2 хүүхэд байгаа. За. Тэгээд
манай киноч өөрөө нэмэгт 6. Аа. Тэгээ ер нь бол 6-аас дээш гэсэн бүх хүмүүс юм үзэж болно гэсэн. Одоо нөгөө нэг зурчсан юм бол байхгүй. Караоке контентыг одоо хийж явах явцад одоо нэг хөгжилтэй зүйл болдсон шүү дээ, тий. Тэрнээсээ танай хуваалцвал. За одоо тэр гинт асуухч орж ирдэг юм байна. Яг нэг хөгжилтэй зүйл болдгоо шүү дээ ер нь. Тэг кино группийн хувьд хөгжилтэй зүйлүүд болоо. Тэгээд тухайн үед амар хөгжилтэй байгаад биднэрт аягүй хөгжилтэй байгаад тэр нь тэгээ нөгөө гадагшаа ярихаар тэр нь хүмүүс ойлгодог байхгүй. Юу одоо 8 ангитай гэсэн тий? Тэгээ 8 ангитай. Нэг анги дээр одоо зөвхөн одоо эхнийхээ анги нь гараад тэнгуүтээ дараа нь ингээ үргэлжлээд байх юм уу эсвэл одоо анги болгон дээр өөр юм үйл явдлууд гарах уу? Ерөнхийдөө юу л да нөгөө анги болгон дээр юм шин дүртэй л дээ. Гэхдээ ерөнхий зохиол маань болохоор 1-8 хүртэл юм уялдаа холбоотой. Одоо шин дундаас нь 1-2 дугаар анги үзэхгүй жаа 3 дугаар анги үзвэл ойлгохгүй байдаг ч юм тий. Тийм уялдаа холбоотой. Ерөнхийдөө бол анги болгон дээр шин дүрүүд гарч ирнэ. Та ер нь мэрэгчлээсээ ямар мэдрэмж авдаг вэ? Одоо жүжигч юм. Тэгэл кайф шүү дээ. Тэгэл тий. Дуртай. Багасаа л ер нь жүжигч болсон. Энэ тэр ингэсэн юм аа. Одоо манай 10 жилийн хүүхдүүд манай 10 жилийн ангийн хүүхдүүд байдаг байхгүй юу? Ангийнхаа. Ер нь тэд нар хөөргөл ер нь тэгэл миний ярьсан энэс нэг тийм хүүхдүүд үүд шүү дээ. Би гэхдээ тийм бэс ч юм уу ч юм мэдгүй байна. Аюу хөөргөн нөө. Чи жүжигч юм бол хаална гэж. Тэгсэр бол ерөнхийдөө тэгэл жүжигчний мэж дуртай болсон шүү тэгэл. За ер нь өсөөл энэ жүжигчэнд болё доо гэл. Одоо ер нь тохиолдсон хамгийн тийм зөвүүн одоо хөгжилтэй. Тийм. Үйл явдал гэж юу? Тийм үйл явдал тусламжаасаа одоо хуваалцвал. Энэ юу вэ? Энд ихтэй амар адал явдалтай. Манай шиг сэлэнгэд байдаг байхгүй юу би? Тэгээ 10 жилийнхэн нэг ангиараа зугаалъя гээд. Тэгээ манай ангийн нэг хүүхд дулаан анд байдаг байхгүй юу? Сэлэнгийн дулаан ангиас сум байдаг байхгүй юу? За. Тэгээ дулаан руу зугаалъя гээд. Тэнгүүтээ нөгөө нэг орой вагоноор явчих. Тэгээд маргааш нь шууд нөгөө нэг юу ангийнхаа хүүхдэнд очиж гээд. Тэгээ нөгөө нэг вагон руу очсон чинь нөгөө нэг манай ангийн 3 байна. Бид дөрөв юу вагоноос хоцорчдаг байхгүй юу? Тэнгүүт шууд нөгөө нэг сэлэнгийн төвөөс шаамар гэж сум байдаг байхгүй юу бас. Одоо вагоноор явах юм бол ихний өртөөс. Тийшээ шууд таксидад шаамраас суучихгээд тэгээ тийшээ таксидсан дахиад хоцорчдаг. Тэгээ ёо яах вэ мах вэ тэгээ байжсэн чи за шаамраас юу н хари мэри гэдэг. Нөө маа дулаан нэр маань юу яриад байгаа юм бэ чинь юу би одоо насаараа бараг алхлаа ухааны яриад тэг шүн чин дулаан руу алхаад шаамаар. Одоо хэдий км гэсэн үг? 30-40 км. Ойролцоо орд тийм. Тэгээ одоо яаж тийм амар зөрөгтэй алчих вэ? Орой. Вэ тэр нөгөө хинд нөгөө ангийнхаа хүүхдэд итгэчихгүй юу? Тэгээ шүн амир юу юм буруусан гэж юу аа. Тэр нөгөө араас чинь нэрээр чинь дуудан модно гэж наваг аваад. Тэгээд чинь нөгөө за хизээ дуудах юм бол хүн чагнаад тийм шин. Таны ер нь хамгийн амар айдаг зүйл чи юу вэ? Юу? Би тэг бүх юмнаас жишээ. Айдаг юунаас амар айдаг? Өндрөөс амар айдаг шүү. Зөв. Тий. Тэгээ яг нь өндрөөс сайн гэхэр өндрөөс унахаас айж гэсэн үг байхгүй тий. Ер нь бол өндрөөс сайн гэдэг чинь өндрөөс унахаас. Тийм өндөр юм балиуд дээр явж байгаа тийм бичлэг үзэхээр ингээд өөр ирэхгүй ингээд надад амар игүү санагддаг. Танд одоо ингээд нэг 100 сая төгрөг өгье гэж тийштэй. Тэгэл нэг 10 давхраас ингээд доошоогоо өсрөө гэвэл та яг одоо доош ч мэдээж ингээд нөө зөөлж байгаа шүү дээ. Тэгвэл та өсрөх үү? 100 сая юм уу? За 200 сая. Тохиролцоо юм уу? Тийм 200 сая. Тэ 10 давхраас өсрөх юм уу? 10 давхраас. Жохон буугаас тий. Гэхдээ ингэх хаа би бол тэгж бодод.
Өндрөөс сайдын хүн чинь замдаа юу байх вэ? Калабан авчих магадгүй. Тэр нөө 200 сая юу гэж магадгүй. Арайч Калабанагт зүгээр ухаалт онч юм шиг. А тэгээс сэрч магадгүй. Тэгээд 200 сая эдрийг халааслаа. Тэгвэл та өөрөө нэр тэгвэл өсөрөх үү? Уу яг үнэхээр тийм нөө нэг надад тийм хэрэгтэй ч юм уу яг нөө нэг за тийхгүй бол өсөхгүй бол болохгүй гэдэг бодол төрүүл өсрөх юм байна. А түүнээс одоо нэг бас нэг юм шаардлагагүй байх юм бол өсөхгүй. Та ер нь даван тулж ер нь бол чадах уу? А ямар байлэр юм бэ? Даван туулахсан ер нь хэр үү? Давч чадахгүй. За та ер нь одоо юу өсрөх юм байна уу? Өсрөх юм байна. Өсрөх нь яагаад өсрөх гэж бодов? Айц даван тоолгоё гэж бодлоо. За та ер нь ямар дүр ер нь бүтээхийг хүсдэг вэ? Тэгээд яг нь жүжигчин хүн юм чинь тэгээд хамгийн хүсдэг. Тэгээд өөдөө ер нь хүсдэг дүрөө Тэ. Юу тийм баатрын дүр мөрийг амар хүсдэг. Тийм нэг түүхэн киноны. Та ч одоо яг нийт хэдин кинонд тоглож байгаа юм бэ? Оо, кино манад тоглоогүй гэж байна. Шинэ үед байж байгаа л шинэ продакшнд ажиллаж байгаа яг тэр нөгөө нэг продакшнараа нөгөө тэр уран бүтээл хийж байгаа л тэр нь миний анхны л кино дөө. Ер нь бол триллер мэрэлрийн үзэд аюу хөвгөлтэй л санагдчихлаа. 8 ангитай гэхээр одоо нэг уул нэг 15 6 ангитай байж болоогүй тий. Би тэгэж бодсон юм аа. 8 ангиар нэг бүлэг болгоод тэгээд хэрвээ яг хүмүүс таалагдаад олон хүнд кино маань хүрээд хүмүүс таалагдаад явбал ер нь 2 дугаар бүлгийн хийг гэж бодож байгаа юм. Одоо ер нь Luke TV DD шидрээрээс гарч байгаа юм байна л те. Өнөөдрөөс эхлээд. Тэгээ Univision, Luke TV, DD-ш. Тэгээ бас нөгөө Mo TV гэдэг байдаг шүү дээ. Одоо шинээр хүмүүс орж ирж байгаа. Та ахаад нэг киноныхаа талаар бас нэг жоохон товчроо тайлбарлаад өгөхгүй те. Энд чинь шинээр хүн орж ирэхгүй шүү дээ. Хүн багасаад шүү дээ. Тэр нь улам багасаад нөө. Харин за яг орж зарим нэг нь л орж ирэл гараалах шиг байна. Орж ч юмс байгаа л. Тийм байх уу? Тэнийг яриа. Каракагийн кино хийсэн 8 анги. Үеийн залуучуудаараа нийлээ продакшн байгуулад анхны уран бүтээл гээд Каракагийн 8 ангитай нийтмийн зурвал хийсэн. Тэр маань өнөөдрөөс Univision, Luke TV, DD-ш гээд Mo TV-гээр цацагсаж эхэлж байгаа. Тэгээ Univision дээр болохоор ингэж байгаа. Эхний нэг анги нь шинээр нэмэгдсэн дээр нөгөө нэгдүгээр анги гэж орж байгаа. Тэнгүүтээ үзүүштэй кино гэдээ байдаг шүү дээ. Univision-ийн тийм үзүүштэй кино гэдсэн. Тэр дотор болохоор 8 анги 8 үлээ байгаа. Тэ. За энэ гана амжилт англ гэж танд баярлаа. Дүү байх ч нүэл. За таны одоо өөрийгөө нэг үгээр одоо илэрхийлээч гэвэл юу гэж илэрхийлэх вэ? Түрүүн тестэлж явахдаа болохгүй шүү дээ. Нэг үгээр наач амар эвгүй юм байна. Хэлчихээр нэг янгах гэдэг юм шиг санагдаад. Хүн юм да. Та ер нь багада амар сахилахгүй байсан уу? Сахилахгүй байсан баг тий. Сахилахгүй гэдэг нь одоо ямар утгаар? Одоо жишээ нь төмөрөнд одоо хилээ нааж болохгүй шүү гэдэг хилээ наачдаг ч юм. Тэр чинь угаас тодорхой шууд нааштай. Тэр хүүхдүүд чинь ер нь тухайн хүүхдүүд чинь бүгд л тийм байсан мөх үү? Болохгүй. Тэр ер нь амар сахилахгүй байсан гэж боддог байлаа. Тий. Тэгвэл тийм юм байна. Болохгүй гэвэл тэрийг хиймэр санагдал. Тэр нь жоохон багт хүмүүс чинь ер нь тэгдэл байсан юм дээ тий. Тэр чинь хүн болгол яг нь сахилахгүй гэх юм бол бас юу байгаа л да. Бас амар сахилахгүй хүмүүс үед хүүхдүүд үед хэлсэн шүү дээ. Тэрний тоонд бол би бол орохгүй.
Тийм зүгээр л би нөгөө нэг далдаг л хөвгт байсан. Далдаг нь. За таны одоо хийж ирсэн гацаад байна уу? гацааднаа. Тэ? За одоо яаж вэ? Ер нь жоохон гацалттай л байна. Гэтэ яриа мэрэ ч юм бол шууд Сонсож орж иж байна. байна. Хийж ирсэн хамгийн онцгүй ажил одоо жүжигчнээсээ өөр 10 жилдээ байх та ч юм уу. Хамгийн Онцгүй ажиллаа. онцгүй ер нь амар тийм сонио ажил. Нэг ийм л ажил хийхгүй юмсан даа гэж бодож итэл тэгэл нэг хийждэж шүү дээ хүмүүс чинь. Тэ. Аа. Тэр гэхдээ юу юм бэ? Онцгүй биш юм байна. Зүгээр нөгөө нэг юу юм бэ? Нөгөө нэг юу яцсан зүгээр нөгөө нэг за би нөгөө нэг худлаа ирчихгүй юу? Маань найз нөгөө нэг гэртээ төмөс ман гэдэг нөгөө ногоо тарихаар ингээд төмсийн нөгөө юу шарганы гэж манддаг ч тийм. Тэр би гэртээ би ээж үж авахгүй нөө би ганцаараа гарч чадахгүй гэжчихгүй юу? Тэгсэн чи за гэдэг тэгсэн. Тэгсэн чи маа нөгөө ангийн хүүхд юу гараад ирэх юу вэ? Хоёул юу вэ? Нөө сакс тоглоё гэд. Тэг биш нөө сакс тоглолт дуртай юм шиг гараад очиж байгаа байхгүй. Тэгсэн чи гарсан чи тоглож хоёул тэр хүүхдээс чи нөгөө бөмбөг аваад гэгээд. Тэгээ яг явж исэн чинь дүүний хүүхдэд манаа нөгөө нэг хин байж тийм. Түүнээс манaalч найз маань. Тэгээд хийхээс зүгээр аргагүй болсон. Тэгээд тэгээ яах вэ? Одоо ч гол сүмсээ маа чих нь банцсан за тэгээ явсан байхгүй. Тэгээ нэг онцгүй биш юм зөв нэг юм хөвгөлтэй хөлтүүлээд бодсон юм шиг баг. Би өөрөө амар эвгүй байдалд орчиж байгаа байхгүй. Үгүй гэж хэлээд завгүй гэж хэлэнгүүтээ сакс тоглох гээд гараад ирсэн байгаа байхгүй. Харин тийм. Та ер нь бас нэлээд худалч хүн байсан байх шүү. Худлаа залхуу гэх юм уу? Хүүхдтэй тийм. Тий охинтой нэг охин. Хүүхд нь охин хэдэн настай? Одоо 9 сартай. Үгүй тий 9 сартай. Хүүхдийн кино минь бас их үзчихэл байгаа хэрэг тий. Та бас дагаж үзээл. Ер нь ямар хүүхдийн кино их үзчихээ. Тэгэл хороо 100-100-ийн найзууд. Тэг 100-100-ийн найзууд ч нөө маа найзын хүүхдийн кино. Тэгээ нөгөө 100-100-ийн найзуудыг хүчээр. Тэгээ 2-3 үзэл нөгөө нэг хүүхд татагчиж байгаа юм чинь. Нөгөө 100-100-ийн найз чи өөрөө гоё хүүхдийн кино л та. Баяр сайхан болор сайхан уугна таны хуушур авъя гэдгийг ярья гинэ үү? Тэр нь одоо юу юм бол? Тэр юу? Тэрийг ярихгүй. Нууц юм уу? Нууц тэр нэг хүүхд байх юм байна дөө. Та ер нь хэр эмо хүн бэ? Эмо штэ. Эморхтой юу их вэ? Юу яадаг? Зохиолын дуун дээр юмарт. Амьдрал дээр бол юм уу биш. Амьдрал дээр бол тийм биш. Дуу муу сонсоод явахаар нэг юм шууд. За. Олон нийтийн газар ер нь хийгээ гаргаж үзсэн үү? Амар чанга. Үзсэн. Чангу. Ингэсэн. За энэ зохиогоод ийн гэж бодоход. Ингэсэн юм. Юу яах гээд айгу заваа юм яах гээд. Чимээгөө гардаг штэ. Тийм нэг дуугүй. Тэгэж бодоод нэг хөлтүүлээд гэхдээ юу шингэн биш ээ зүгээр чанга дууган дээр хөлтүүлээд. Тэгээ бантчихсан. За юунаас найруулагчаа лов шүүл юм. Оюутан үеэ ярья гинэ. Оюутан цагийн үеэ юу? Халуун сормоно. Оюутан багтаа ер нь та хэр тийм одоо юу гэх юм? Хүүхдтэй байсан байх. Би ингэсээ нэгдүгээр курсын эхний семестр би амар чойрсоо хичээлдээ явж байгаа байхгүй.
Тэр болохоор ингэсэн нүг дөнгөж нүг би ч нүг яг сэлэнгэл явж байгаа дөнгөж хотод оюутан болж ирээд тэгээ байр төрүүлслээр ганцаараа амьдарч байгаа болохоор ч тэгээд өглөө сэрж мэрэхэд аяг хэцүү нүг аяг таавар болсон байсан. Тийм. Тэгээд нөгөө хүүснэ ангийнхандаа нэг загнуулаад тэгээ манай ангийн нэг охин байт юм аа. Манай ээжтэй нөгөө найз болцсон. Тэгээ ээж юу ярьчихна. Айгу хүүгээ. Ховлоо. Өө тоглохгүй шууд чиглээсээ ярина. Өнөөдөр хичээлд ирсэнгүй шүү. Ховлоод. Тийм цэцмөрөөгч өнөөдөр уураа хичээлд ирээгүй шүү. Бүх чиглээсээ тоглохгүй. Муухай хүүхд байсан. Би нэг Ярэр та. За мартчихлоо. За. Юу хэдий X-дэйсэн бэ та? Асууж болж гинөө болохгүй нэ. Болохгүй шүү дээ. За. Хит гисэн бэ? Нэрээ нэг юм уу? Гэхдээ одоо ингээд өөр асуулт асууя дөө. За тэгвэл одоо ер нь жоох эвгүй асуултууд руу л орохгүй л юм л та. Яа. Болцооноос мөржсэн үү та ер нь? Үгүй юу. Тэгвэл гулгай массажинд орж ирсэн. Үгүй. Би ер нь гээд за та яриа. Нэг жоохон гацаад. Би ч нөгөө эмдтөө нэг амар тий. Одоо сонсогч байна уу яриа? Сонсогч. Би өөрөө эмэгтэй нэг амар хүндэлдэг байхгүй эмэгтэй. Эмэгтэй нэг. Эмэгтэйчүүд ер нь юу яа дөө. Аюу зөөл эмэгтэйчүүд. Найзынхаа найз охин мөхөнд ер нь дурлж ирсэн байгаа. Байгаа шүү дээ. Оюутан байхдаа л оюутан тэгэл байхдаа тэгэл. Тэгтээ яг нэг сүртэй юу яаж маах. Зүгээр хөөрхөн болоод юм тэгэл. Тэгэл би нууцгаа хайрлж байлаа. Хэлж чадахгүй. Тэгэл нэг найз мэстэ нэг жоох эвгүй зангаар авчих гал. Тэггүй нөө уулзах юм уу? Найз уулзах юм уу? Цуг үү? Тэгээ найзтай тариг ерөөсө хардахгүй нэ. Үгүй мэддэггүй. Зүгээр ингэ нууцаар нөгөө нэг юу штэ. Нууцаар үерч байгаа гэдэг шиг л. Юу одоо таны одоо хийж бүтээгч чинь одоо ингээ урмч хугалдаг хамгийн тийм зүйл юу вэ? Урмч амар хугалдаг ингээл хийж бүтээ гэж ах чинь ингээл хажуунаас ч нэг урмч хугалах юм байдаг шүү дээ. Нэг юм яг ингээл болох ч байгаа нэг юм болохоо болжтэй шүү дээ тий. Нэг ажил хийж байгаа л болохоо болжтэй шүү дээ. Тийм тэгээд дээрэс нь би яг бас өөрийгөө засч явж байгаа нэг залах уу? Нөгөө нэг юу яг нөгөө нэг юм бидний юм миний юм гэд бодоод тий. Тэгээ би юу нэг амар залхав та тэгээд аюу засч байгаа. Ер нь бол тэг хөдөлмөрч л байх хэрэгтэй юм цаашдаа ер нь уран бүтээл хийж урлын юм болъё гэж явуул тий. Тэгвэл амжилт гэдэг таны бодлоор амжилтыг юу байх вэ? Тэгэл юу байх вэ та? Нөгөө хөөрхөн нөгөө яг жижиг нөгөө нэг яг хийх юм хийчээд нэг хүн юу яадаг шүү дээ нэг юм амардаг шүү дээ тий. Яг тэр хийх юм хийчээд хэсэг амраад дараагийнхаа ажил руу ордог ч юм уу тий. Тэрний яг дэрэн тэгтэй юм жоохон тийм мэдэн шүү дээ. За хийчлээ шүү дээ гэдэг юм өөртөө тий. Тэгтээ яг түүнээс амжилт гэвэл юу ах вэ? Яг муугал байхгүй болсныхын дараа одоо шинэ юу аавал тий хүн юу амьдрал гэж шүү дээ. За муухай юм арчна. Оршуулганд чи хэр хүн ирэхээс шалтгаалж амьдрсан юуны чи юу яад маань гэх нэг үг өгдөн шүү дээ. Тийм би гэж боддоо шүү дээ. Мөнх турлаг доороо юугаа ухаад байд юм бэ л.
Энэ юу шүү? Өмнөнийхөө юу энэ уяг юу яж байгаа шүү? Мөхтөлгээс Оролдож байгаа шүү. За ингэ болж чи. байгаа үстэй. За одоо хүрэхээр зүтгэж буй таны мөрөөдөл юу нь юу вэ? Ингэтгээ нэг зорилтууд байдаг шүү дээ, тий? Нөө жижиг нөө юуны одоо нэг юм 2 жилийн дараа ингэн 5 жилийн дараа ингэн гэл тий. Тийм зорилтууд тэрийг тийм зорилт болгож би нөө явдаг. Яа түнс том мөрөөдөл юм дотроо байгаа. Ер нь бол цаашаа ер нь хол явна гэж мөрөөд. Ер нь бол мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг тий. Мөрөөдлөөс хуваалцчихлахгүй. Мөрөөдлөөс юу? Тий. Болохгүй. За. Та одоогийн одоо том мөрөөд энэ одоо юм том мөрөөд одоо бойл хүмүүс тэгэх байх гэж бодоо. Том мөрөөд. Одоо энэ контентыг хийж байх хугацаанд одоо золиослсон хэр олон зүйл байгаа вэ тийм? Золиослсон? Тийм. Золиосны гаргасан. Ерөөсөө энэ контентийнхаа төлөө. Яг золиос гэхээсээ илүү юу зориг амир байсан. Одоо манай кино группийн хамт бол энэ дан залуучууд байгаа. Тэгээд нэг гэрэлтүүлэгч очир ах мал байгаа. Тэгээд очир ах мал яг энэ залуучуудтай уралдаад аюу сайн ангасаа ажилтдаг тийм хөнгөн шингэн ах байгаа. Бус нь болохоор дан залуучууд. Бүгд нөгөө нэг юм одоо яг нэг урлагийн чиглэлээр төгссөн бүгд цаашаа явна урлагаараа явна уран бүтээлч болно гэдэг нэг сэтгэл зүрхтэйгээр явсан болохоор зориг аяг их байсан баха. Золиос гэхээр би нөгөө манай гэрийнхэн бол наваг аимсаа ойлгодог байхгүй. Тий. Гэрийнхэн гэдэг нь манай охин. Эхнэр хоёр. Тийм тэгээд бас нөгөө нэг ээж мэж болсон наваг аимсаа ойлгодог байхгүй бас. Тэгээ нөгөө нэг юм ажилдаа дуртай ажиллаа хийж байгаа болохоор юу байл. Тэгээ золиос гэж бодохгүй байна л да. Зориг аяг их гаргасан гэж байна. Эхнэр охиндоо нэг зориулаад нэг гоё үлгэж. Хайртай шүл гээ да. Одоо гоё. Та ер нь бол одоо энэ караоке контентийг ер нь ахаад бас үзэлт хандлт гоё байвал хийх санаа бас ахаа байгаа юм шүү дээ. Тийм 2 дугаар бүлгийн зохиол ерөнхийдөө байгаа шүү дээ. Зохиол нь бол бэлэн байгаа юм. Бэлэн биш толгойд төр. Зөв. Тийм тэгээд нөгөө хүмүүсийн хандлтаас яг нөгөө олон хүнд хүргэнэ гэсэн зорилт байгаа шүү зорилго тавьчихсан тийм. Тэгээд ер нь цаашаа ер нь 2 дугаар бүлийг хийнэ гэсэн бодол байгаа. Байгаа яа тийм. Сая буруу ярих чинь шүү хүмүүсийн хандлагаас хараад мараад нэг юм. Тэрийг хүмүүс ойлгож байгаа хөө. Та багийнхандаа бас нэг хандаж өгөх гэж тийм. Кино контентийнхаа. Тийм кино группийнхаа нийт хамт олондоо би бол нэр үнэхээр баярлж байгаа. Чин сэтгэлээсээ. Тийм чин сэтгэлээсээ баярлж байгаа. Би та нарт хайртай шүү. Дахиад олон уран бүтээл дээр хамтарч ажиллахыг хүсэж байгаа. За амжилт тандаа нэг кинонд чинь урилгаар тоглож өгнө гинэ. Мөнгө тулаал гэж. Тийм. Мөнгө тулаг гинэ. Хийм болоо. За баярлалаа. Тоглоорой. Сая юу ярихчлаа. Тийш кино группийнхандаа ер нь би аюул баярлж байгаа. Тэгээд дээрэс нь бас маа хөрөө явах байдаг байхгүй юу? Одоо энэ кино контент нь юу яас хөрөнгө оруулалт хийсэн. Зөв. Тийм тэр ахтаа бас баярлж явдаг бас хэлхэн зүг байна. За өнөөдөр ингээ маана нэвтрүүлэг өргөдөж оржсэн танд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Илүү олон гоё контент, гоё залуучуудтай тий үр бүтээлтэй гоё юмыг ухааруулсан гоё контентууд бас хийгээрэй гэж танаас бас хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн амжилт хүсье. За тэгээд амжилт хүсье яхаа. Баярлалаа. За баярлалаа. Амжилт. Баярлалаа.